Ачилсан намын дотоод сонгуул явагдаж өнгөрлөө. Явагдаж өнгөрлөө гэхэнч бас хайшаа юм. Явагдуулж өнгөрөөлөө. Тэр санал өх хуудсанд нь нүд даастгүй нэг л их цэлийс юм. Гэхдээ тэгсэн чинь нэг хуудсан дээр нэг л нэр дэвшигчийн нэр байгаа юм хойно тэгэлгүй яах вэ? Нөгөө ярьж шүүгөлөөд байсан шинжлэл нь энэ юм байлгүй дээ бодвол. За тэгээд тэр хуудсан дээр үгийг нь уншихлаар энэх уурлахаа мэдэхгүй гацчаар юм билээ. Аймгийн намын хорооны даргын сонгуул гэсэн толгойтой санал өх хуудас байна. Та өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэж будна. Бусад тохиолдолд таны санал хүчингүй болохыг анхаарна. Гэсэн бичиг дурайх мөртлөө нэр дэвшигчд гэсэн хүснэгтэд ганцхан хүний нэр байгаа. За цааш нь яриач одоо юу гэх вэ? Харин Өвөр Хангай аймгийн Арлсан намын 19-р тойрогт нэр дэвшигч Асашиора давагдорж энэ тухай чухам нэг цөөгөр тодорхойлжээ. Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшиж 1091 санал өгснөөс 1091 санал 100% авсан байна. Итгэл найдвар сэтгэл гуравт талархлаа хэмээн даажигнаад гишүүд дугуулсан байна. Угаасаа өрсөлдөгч байхгүй л дээ хэмээн тохирчээ. За иймэрхүү л байна. Нөгөө шинжлэл нь энэ. Хүмүүс нэр дэвших гэхээр мөнгө байхгүй тэрийг нь мэдээд мөнгийг нь тултал нь өсгсөн болохоор ойлгомжтой. Мөнгөтэй бол дарга болдог зарчмыг инхүү тултал нь хэрэгжүүлснээр Эрдэнэ банкын даргалсан нам хувьчлалын хүйдий рүү урсан орж байгаа нь энэ.